Баярлалаа. Бодлогын шинжилэл зүгээр хэрэгтэй юм шиг харагдаад байгаа. Яг нэг нүглэгт. Яагаад тэгэхээр нэгдүгээрт Малтай газар, манай Өвсгөл аймаг Монгол Улсын хэмжээнд 1 номерын Малтай газар. Гэтэл малгүй газрын иргэдэд малын түүхий дээр үйлдвэрлэх гэж байгаа бараа бүтээгдэхүүний жидүүгийн зээлийг малгүй газрын иргэдэд нөгөөд байгаа байхгүй. Малтай газрыг нь авч чадахгүй. Тэгээ энд асуудал үүсэж байгаа нэг. Нөгөөх нь бид нар ер нь сая мантхай гişүн хэлдэг яг үнэн бохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл юм уу? Жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ буюу эдийн засгийг дэмжих зээл юм уу? Энэ ерөөсөө ялгамжгүй яваад байна. Зээлийн өсөлт өгсөн болгоныг үндсэн ерөнхий шалгуур тавьдсан тэрүүгээр нь зээлийн олголт нь яваад байгаа байхгүй. Гэтэл би сая хэлсэн шүү дээ. Гадагшаа Монгол улс ямар бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой юм? Монголын зах зээл нэг тусдаа. Жишээлбэл 987 мянган орчим өрх баг шиг байна Монгол улсад. 987 мянган өрхөд зориулсан үйлдвэрлэлийн тусдаа. Гэтэл 1.4 тэрбум хүнтэй зах зээлд зориулсан үйлдвэрлэл дахиад тусдаа байхгүй. Гаднаас валют орж ирэх гээд байдаг. Гэтэл бид нар дотооддоо төгрөгөөр арилж явагдаад байдаг. Тэгэхээр энэ гаднаас худалдан авалт хүсэж байгаа малын түүхийд эко бүтээгдэхүүнүүд хүнсний тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүд гэдэг ч юм. Ингээд ялгамжтай бодлого гаргахгүй бол тэгштгсэн хэлбэр дээр бүгдэнд нь нөгөө эхийн эцээж туглын тураахгүй гэдэг хэлбэр дээр зээл олголтууд яваад хахаар зээл аваад байна уу аваад байна. Үр дүн гарч ийн үхээр багахан хэмжээний зээл авсан хүмүүстээр л эргэлт бий болоод өөрөө өөрсдөө санхүүжүүлэх орлогын их усүрээ одоо баталгаатай болох процессыг яваад байдаг. Яг улс орны эдийн засгт ямар хэмжээний эргэлт бий болсон юм? Хэдийн хэмжээгээр улсын эдийн засгийн эргэлт өссөн юм? Хэдийн хэмжээний энэ жил одоо жишээлбэл өгсөн жижиг үйлдвэрлэл эрхлэгчд өгсөн зээлийн үр дүн дунд хэмжээнд дунд нь хэдийн хэмжээнд том хэмжээний бизнес болсон. Яаж өргөжж байгаа? Хэдэн салбар байгуулсан юм? Хүний нөөц гэдэг. Гэтэл хүний нөөц чи өөрөө чадамжтай холбоотой асуудал байхгүй. Гэтэл хүний нөөцтэй гэдэг нэг 5 хүнтэй гэсэн нэг үйлдвэр төгөөд байдаг. Гэтэл үнэхээр чадамжтай 3 хүнтэй үйлдвэрэн зээлээ авч чадахгүй байгаад байдаг. Тэгэхээр зүгээр миний хэлэх гээд байгаа гол санаа бол бодлогын төвшин дээр хэдүүлээ энэ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээтэй холбоотой асуудал дээр орох цаг нь бол одоо яг Эрдэнэ сайхан дарга болсон. Бизнесийн эренбэлмээр байна хэдүүлээ. Экспортод гарах боломжтой бизнесүүдээ төрүүлээ дэмжмээр байна. Тэнд нэгэнд баталгаатай Солонгос улс байд юм уу? Эсвэл Хятад улс байд юм уу? Бусад ойр тээвэрлэлт нь боломжтой газар орон нутгууд руу үнэхээр баталгаатай нийлүүлэлт ханган нийлүүлэлт авъя гэж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийнхаа асуудлыг та бүхэн маань 1 номерт тэргүүн зэрэг тавиад дэмждэг систем рүү ороод өгөөч. Тэгэхгүй болохоор дотооддоо л үйлдвэрлэлээ гээл. Та сүүлд рүүгээ баг өр барагдуулах алба шиг тэдний араас хөөцөлдсөн бодлого руу анхаарсан биш хэрэгжилтэн дээр бинийгээ хөөцөлдсөн хэлбэр рүү яваад цаг хугацаа чинь дуусчихад байгаа юм. Тийм учраас миний хэлээд байгаа хуулиа яаралтай хэдүүлээ гаргая. Хуульгүйгээс улбаатай тодорхой хэмжээний асуудлууд энд үүсээд ах шиг байна. Тэгэхээр хуулиа яаралтай гаргамаар байна. Хуулийн дээр ирэмбэ хэдүүлээ бас зүйтэй тогтоож оруулмаар байна. Эдийн засгийн эргэлтээ бий болгомоор байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ялгамжтай шүү гэдэг ялгамжаа хэдүүлээ тодорхойлдог баймаар байна. Тэгэхгүй болохоор хоёулаа л ажлын байрыг би нэмэгдүүлэх зээл болчиход. Уул нь нэг нь эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг бий болгох, доллар оруулж ирэх зээл гэхгүй бол нөгөө талдаа баг. Эдийн засгт том нөлөөтэй зээл. За